Хөдөлмөрийн тухай хууль. Шинжилсэн найруулга. Албан бус эдийн засагт ажиллагчдын хөдөлмөрийн харилцааны суурь зарчим, үндсэн, эрх. Хуваарай хөдөлмөр эрхлэгч, малчин, нөхөрлөл, хоршооны гишүүн, дагалдан ба дадлагжигч зэрэг албан болон албан бус эдийн засагт ажиллаж, ажил хайж, мэргэжил эзэмшиж байгаа хүн бүр үл ялгуурлан гадуурхах, хөдөлмөрлөх эрх чөлөөг баталгаажуулах, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятаа нөхцлөөр хангагдах, цалин хөлс авах, амрах, дарамт хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглох, барьцаа хэрэглэхгүй байх, шударга бус үйлдэлийг хориглох, нийгмийн түншлэлийг хангах, хүүхдийн хөдөлмөрийг хориглох, хүүхдийн хөдөлмөрийн төвчшгүй хэлбэрийг устгах гэсэн үндсэн эрхийг эдэлж холбогдох үүргийг хүлээнэ. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн шийдвэрээр манай зах нөх боллоо. Тиймээс бид үйлдвэрчдийн эвлэл байгуулж, өөрсдийнхөө орчин нөхцөл, нийгмийн асуудлаа шинэ байгууллагын зах дээр улам сайжруулж, боловсронгүй болгох талаар одын удирдлагуудтай хамтын хэлэлцээнд орж, хамтын гэрээ байгуулахыг уриалж байна.